За манай Монголын их сургуулиас хямдхан болж эхэлж байна. За хувийн сургуулиуд 20,000-аас 30,000 юан. За 2,800-аас 4,200 доллар. Америктай харьцуулах юм бол 50,000, 60,000 доллар жилийнх заяа. Аимшигтай гацтай. За тэгээ Америк сургуулиуд бүр ингээ 10-20 дахин өндөр өртөгтэй хэрнээ боловсролын чанар биш ээ. Тэдний үүрэг юу юм бэ гэх юм бол боловсрол өгөх биш. Заяа. Ашигтай ажиллах хэрэгтэй байхгүй юу? 2020 оноос 2023 оны хооронд Alibaba, JD янз бүрийн хэдэн компани хувьцаа навс унсан. За юу нөлөөсөн бэ гэх юм бол мэдээч хэдийн засгийн газар харгас хандсан л та. За гэхдээ барууны хэвлэл мэдээлэл энэ дээр бас том нөлөөтэй. Тэд нар юу ярьдаг юм бэ гэх юм бол үргэлж хятадыг муулж байгаа. Жишээлбэл одоо энэ зүгээр Washington Post хэл мэдээлэл сонингийн тэгээд хэдэн нийтлэгийн топ гарчгийг таад үзүүлж байна. The Chinese economy is faltering and that means more trade tensions. За хятадын эдийн засаг ерөөхдөө нурж байгаа. Тийм учраас энэ худалдааны дайн илүү ширүүснэ. China's economic woes may leave US and others all but unscathed. За хятадын эдийн засгийн томоохон асуудлууд тэгээ Америк ба бусад орнуудыг бас зовоох нэ. За China is trying to fix its economy except the real problem. Хятадууд өөрийнхөө эдийн засгаа засах гэж оролдож байгаа. Гэхдээ үндсэн гол асуудал ерөөсөө засах гэж оролдохгүй байгаа. China's model is failing, the world should pay attention. Хятад улсын эдийн засгийн модель нь нурж байгаа, дэлхий энийг анхаараасай. За тэгээд эдийн засагч нар бас юу ярьж байна гэх юм бол хятадын эдийн засаг дотор үн үртэг буурж байгаа, одоо дефляц болж байгаа. Тийм учраас муу гэсэн үг. За тэгээд энэ юу орж ийнэ гэх юм бол 1997 оноос 2024 оны хооронд тий хятадын эдийн засаг дотор инфляц их байна уу? Бага байна уу. За таад юу арж ийнэ гэх юм бол 1997 оноос 2011 оны хооронд хятад улс дотоодын зах зээлийн инфляц маш өндөртэй байсан. Заримдаа бүр 10-11%. Монголтой бараг адилхан гэсэн үг. За гэхдээ 2012-13 оноос ахуулаад инфляц бол тий 5-аас бараг дээш гараагүй. Тэгээ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд юмны өртөг уулан буурж байгаа. Юу болж байгаа юм бэ? Яг гэх юм бол эдийн засгийн онлын хувьд инфляц байхгүй байна гэдэг чинь эдийн засгийн томоохон асуудал гарч байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ үнэн юм уу худлаа юм? За барууныхан хэвлэл мэдээллийн Bloomberg энийг муу гэж байгаа байхгүй юу? За гэхдээ энэ South China Morning Post юу анзаарсан бэ гэх юм бол 2019 оноос 2024 оны хооронд барууны хэвлэл мэдээллийн одоо 10 нийтлэгийн 7 хятадыг муулдаг байсан бол тэр нь одоо 4 рүү багассан. Одоо 10 нийтлэг гарлаа 4 нь хятадыг муулж байгаа, үлдсэн 6 ерөөдөө дундыг барьсан эсвэл магтж байгаа. Тэ. Арай өөр өнцгөөс харж эхэлж байгаа. Яг гэх юм бол тэнд нэг юм болох гэдэг шиг байна. Тэ. Ард иргэд бослог гарахгүй байна. Бараг хятадуудын тийм бараг иргэн бүр тий одоо орон сууцлал орж байгаа. Таад ингэ санаж байгаа юм бол 2008 онд тий хятад дотор олимпийн тэмцээн болж байх үед утааны асуудал яригдчихсэн. Одоо том хот дотор ерөөдөө утааны асуудлууд шийдэгдсэн. Дэд бүтсийн асуудал шийдэгдсэн. Тэ төмөр зам, метро, за онлайн худалдаа, технологи. За тэгээ сүүлийн үед бүр ингээ DeepSeek тий өөрийнхөө жолооддаг автомашин, robotics дээр хятадууд бас тэргүүлээд эхэлж байна. За жишээлбэл Chinese naval modernization may be aided by foreign firms. За энэ пропагандагийн гарчиг мартчих юм бол юу хятадууд юу хийж чадсан бэ гэх юм бол хятадын төрийн өмчт тий онгоц барьдаг компани. Окей. Дэлхийн 2 дугаар дайнаас 2024 оны хооронд Америкчуудын нийт тий барьсан усан онгоцны объем хэмжээгийг ганцхан нэг жилийн дотор Америкчууд 1900 тий 45 оноос 2024 онд нийт үйлдвэрлэсэн усан онгоцны нийт хэмжээгийг энэ хятадын нэг компани жилийн дотор хийсэн. За өөр нэг ерөөсөө бид хэдүүлээ ерөөсөө сонсохгүй байгаа мэдээлэл юу юм бэ гэх юм бол хятадын дэд боловсролын салбар 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны алт ингэсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таа чи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг
миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээр дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. За өөр нэг ерөөсөө бид хэдүүлээ ерөөсөө сонсохгүй байгаа мэдээлэл юу юм бэ гэх юм бол хэдийн дэд боловсролын салбар. Чив чимээгүй өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэлхийн топ 10 их сургууль юугаараа дүүрсэн байсан бэ гэх юм бол Америк сургуулаараа дүүрсэн байсан бол одоо хятад их сургуулаараа дүүрч байгаа. За та энэ юу үзүүлсэн байна гэх юм бол дэлхийн топ 20 ер нь бол тий тэрний тал нь одоо хятад болсон. За тэгээ хятадын их сургууль Канадын их сургуультай адилхан үнэтэй юу? Америкийн их сургуультай адилхан үнэтэй юу? Үгүй энд ч ихсэн юу харагдаж байна гэвэл заяа чанар нь дээшлэгдэж байгаа, боловсролын чанар нь дээшилж байгаа хэрнээ өртөх нь адилхан буюу бүр буураад байгаа. За жишээлбэл хятад улсын сургууль, их сургууль заяа. Жилийн төлбөр 5,000-аас 10,000 юан. 700-аас 1,400 доллар. За манай Монголын их сургуулиас хямдхан болж эхэлж байна. За хувийн сургуулиуд 20,000-аас 30,000 юан. За 2,800-аас 4,200 доллар. Тэ. Америктай харьцуулах юм бол 50,000, 60,000 доллар жилийнх заяа аимшигтай гаацтай. За тэгээ Америк сургуулиуд бүр ингээ 10 20 дахин өндөр өртөгтэй хэрнээ боловсролын чанар биш ээ. Тэдний үүрэг юу юм бэ гэх юм бол боловсрол өгөх биш. Заяа ашигтай ажиллах хэрэгтэй байхгүй юу? Америкийн сургууль, хэдийн сургуулийн одоо ялгаа. За тийм учраас аав ээжнэр тэнд байгаа юм бол намайг сонсож байгаа юм бол те. Би өөрөө бас юу бодож байна гэх юм бол Америк сургууль сайн мэдгүй байна. Яг гэх юм бол бараг 300,000 доллар төлөх юм байна. Тэгээ ямар боловсрол эзэмших юм. За. Тэгээ магадгүй энэ тэ Tsinghua University руу явуулчих юм бол энээс 10 дахин хямдхан энийхээ хооронд би хүүтэй компани эхлүүлэх гарааны мөнгө өгчүүл яадаг юм. Тэ. Миний толгой ингэж ажиллаж эхэлж байгаа байхгүй. За тэгээд нэмээд үйлдвэрлэл дээр ингээд хятадууд тэргүүлж байгаа. Автоматжуулалт дээр ингээд хятадууд тэргүүлж байгаа. За тэгэхээр магадгүй миний яриад байгаа тий миний Tesla-гийн тухай ярьж байгаа юм хятадууд аль хэдийн эхлүүлсэн байгаа юм биш үү? Тэр нь яг юу юм бэ гэх юм бол эдийн засаг улам технологижуулаад улам автоматжуулаад за Naval Ravikant Elon Musk-ийн ярьж байгаа юм юу юм бэ гэх юм бол ер нь бол бид нар маш олон инженертэй болж ирээд программистуудтай болоод ирэх юм бол бид нар ерөөхдөө бүх юмыг хязгааргүй хэмжээгээр үйлдвэрлээд юмны өртөг буурах юм биш үү. За тэгээ хятад улсын энэ CPI deflation юм уу inflation-ыг харах юм бол core price inflation тий гол эдийн засгийн үн өртөхний өсөлтийг ингээ харах юм бол 2020 оноос ахуулаад ерөөхдөө энэ нийтээрээ буурж байна. Яагаад буураад байгаа юм бэ? Тэ магадгүй тэ хятадуудын гол сурдаг тэ их сурвалж сурж байгаа чиглэл юу юм бэ гэх юм бол инженеринг. За номер 3 эрүүл мэнд, номер 4 шинжлэх ухаан, номер 5 боловсрал тэ за тэгээд хөдөө аж ахуйн за номер 1 инженеринг. За тэрний дараа менежмент. Тэгээ ингээ харж байна уу? Монголд энэ юу юм бэ гэх юм бол магадгүй тэр санхүү байж магадгүй тэ инженеринг бид нэр хэрэг сурдаг. Бид нэр хэрэг инженер төгсгдөг. Хятад шиг үү. Жил болгон 300,000 инженер төгсөж байгаа. Монгол улсын баг хүн амын 10% инженерийг төгсөж байгаа. За жил болгон 100,000 тэ эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа хүмүүс 60,000 тийм. За тэгэл ерөнхийдөө юу болоод байгаа юм бэ гэх юм бол одоо магадгүй ойлгомжтой болж эхэлж байгаа шүү дээ, тэ. За хятадууд юун дээр төвлөрсөн бэ гэх юм бол engineering-ийн ногдол ашиг. Хятадын улс төр юу исэн бэ гэх юм бол хөөе та нар бүгдээ инженеринг чиглэлээрээ сур. За маш олон инженертэй болох юм байна. За энэгээр дамжуулаад шинэ бүтээгдэхүүн, шинэ инновац тэ бүтээмж гарч ирэх юм байна. Автоматжуулалт, технологижуулалт гараад ирэх юм байна. Энэгээр дамжуулаад юмны өртөг буурах юм байна. А тэгээд магадгүй энэ инженерингийн
Nokia шиг өнөөдрөөсөө тий анзаараад эхэлж байгаа шүү байна. Тий. За ерөөхдөө боловсрол маш өндөртэй, бүтээмж маш өндөртэй, инновац маш өндөртэй, үйлдвэрлэл маш ихтэй, инженерээр дүүрсэн улс. За тэгээ үр дүн яг юу юм бэ гэх юм бол энэ технологи, хүний чадвар ингээ хослуулчих юм бол тий эдийн засгаа шинжилчих юм бол хаасайгүй робот технологиг нэвтрүүлчих юм бол хүн болго орон сууцтай болох юм байна, хүн болго машинтай болох юм байна, дэд бүтцтэй болох юм байна. Тэгээд жил болгон юмны өртөг өсөхгүй юм байна. Энэ хятад болж байгаа процесс байх магадлал маш өндөртэй. Тэгээд ер нь бол би юу шийдсэн байгаа юм бэ гэх юм бол энэ хятад руу өөрөө дахиад нэг явах хэрэгтэй байна. Яагаад гэвэл хамгийн сүүлд хизээ явсан бэ гэвэл 2017 он. Тэ Бээжин, Фужиан руу явсан. Одоо ерөөхдөө дахиад явах хэрэгтэй байна. Хамгийн гол нь энэ автомашины сектор дотор хөрөнгө оруулалт хиймээр байгаа. Хувьцаануудыг аль хэдийн судалсан. Тэгээд нэг хэдийн эдийн засгийг дахиад нэг харах ёстой юм байна. Тэгээ манай Монгол улс төрчид бас энийг харах ёстой хаа гэж бодож байна. Тийм ээ. Жинкнээс энэ эдийн засгийг автоматжуулсан, коджуулсан, технологижуулсан. Энэгээр дамжуулаад бүтээмж нэмэгдээд юмны үнэн буураад, юмны нийлүүлэлт нь ихсээд тэгээ хятадууд бүгдээр угаалгын машинтай, dishwasherтай, зурагттай, машинтай, өөрийнхөө роботтай гих мэт ч болох хамгийн анхны эдийн засаг болж чадах юм бол монголчууд бид нар азтай тий. Яг гэх юм бол үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдэг чинь зис нүүрсний олборлолт бас нэмэгдэж байгаа гэсэн. За тэгээ магадгүй энээсээ болж миний өмнө ярьжсэн энэ хятадууд ямар их эрчим хүч цахилгаан станц барьж байгаа юм бэ? Одоо ойлгомжтой болж эхэлж байгаа юм байна. Энийг судлах хэрэгтэй байна. Судаад эхэлсэн. Тэгээ миний таамаг энэ зүг баха.